Доктор нарны зам салбар. Мянганы замын нэгэн хэсэг гэгдэх нарны зам бол өдөрт хэдэн мянган машин тэрэг зорчдог. Засвар үйлчилгээ нэг их ороогүй Улаанбаатарын маш сайн зам билээ. Хувьсгалаас хойш социализмын сүүл үе хүртэл одооны Нарантул зах Санди плазагийн зүүн хойд орчмыг цагаан хуаран гэж нэрлэж байлаа. Түүхийн хуудсыг сөхөөс 1919 онд хүрээнд гамин цэргүүд орж ирээд өөрсдийнхөө жижиг цагаан байшингуудаа барьж хуарагнан сууж байсан болохоор энэ хавийг цагаан хуаран хэмээн нэрлэх болжээ. Их том хашаатай хэмжээгээрээ одооны Нарантул зах 13 дугаар хороолол тэр чигтээ ордог байжээ. Хувьсгалаас өмнө тэр хав эзгүй шахуу, хоосон, ус ихтэй бэлчээр газар байв. 1966 оны үерийн дараа Улаастай голын салбарыг хааж далан хийснээр дунд голыг татраажээ. Социализмын үед одооны нарны зам хаваар тодорхой хэмжээнд айлууд буусан, тэрнээс урагшаага дунд голоод авбал айлуудын цуслан болчихдог байлаа. 1990-ад оноос ардчлал гарч 2003 онд газрыг хувь хүнд өмчлөх хуультай болсноор газар үнцэнтэй болж энэ хэсэг барилгажиж эхэлсэн юм. Улаанбаатар хотын хэвтий тэнглэг дагуух нарны зам нь мянганы замын нэг хэсэг бөгөөд өнөө хүртэл өдөрт хэдэн мянган машин тэрэг зорчдог. Япончуудтай хамтран хэрэгжүүлсэн төслөөр бүтсэн хамгийн чанартай зам билээ. Японы ард түмний сэтгэл шингэсэн нарны зам дагуу байрлах доктор нарны зам салбар эрхэм таныг урьж байна.